оройгүй жаргал те үзэж ёроолгүй зовлонд ундаг гэт нэг юм үг гэдэг шүү дээ те. Тэгээ тэрийг нэг алттай холбооддаг. Тэгээ энийг зүгээр нөгөө үжингийн хувьд яг юу гэж ойлгодог вэ? Яг энэ үгэн дээр нэг газар ухах маш их хэмжээгээр нөгөө байгалыг сүйтгэхтэй холбодог. Эсвэл нэг хідэн эмэг бүх зүйлснээрээ бас энэ үг хамааралтайгаар ойлгогддог. Ерөн зөв үзэл бодлын сонсох гэдэг байхгүй энэ дээр. Энэ чинь одоо ингээд нөгөө дэлхийн суц гэдэг утгаараа айгу зөв энергитэй хүн хийвлэх зөв явна гэсэн утгатай л гэж би ойлгоод юм. Зөв сэтгэлээр зөв юмыг хүнд уриалж, зөв юмыг хэлжиж энэ алт чинь өөрөө тэрийг харагддаг ахгүй. Тэгэхгүй болвол энэ алтны бизнес бол эмэгтэй хүнд ерөнхийдөө бол хатуу. Маш их өгч авахын хуйлтай байж хий. Буруу бодол тээж хийвэл доошоо зөв бодол тэгээд тий гаргаад өглөө өгөөд тэгж хийвэл өгөөчтэй эмэгтэй хүнийг одоо тий маш хэрч хүчтэй одоо ингээл бүгдээрээ ингээл би ингээл эмэгтэй хүнд ингээл гоё алцуулгээл гоё мэдрэмж өгөөд гаргахаараа өөрөө тэр өдржингөө гэрэлтэй байдаг. Ер нь бол айгүй гоё энергитэй ажил ер нь бол Сонин подкастын урилгыг хүлээн авсан хүчндээ баярлалаа. Сар шинийн дугаартаа зориуж манах урилсан үжин гэд маш тийм цөөхөн үсгнээс бүрддэг хэрнээ маш утга учиртай нэрдэг үжин гэд өөрийнхөө нэртэй холбоотойгоор ер нь энэ үнэт тэтгэлийн дэлгүүрийг хизээ нээх болсон найруулагч гэдэг мөржлөөс яагаад энэ үнэт тэтгэл гэд энэ салбар чиглэл рүү орчихсан гэд өөрийнх нь тухай ер нь манай үзэгчдэд танилцуулахгүй юу? За намайг зол жаргал өгтөө үжин гэдэг. Тэгэл энгийн нэгэн бизнесмен эмэгтэй. За энэ бизнес рүү ороод болвол бүр яг анханасаа орсон бол ээж аав хийдэг гэсэн. Одоо нийтдээ ерөнхийдөө бол 13 жил болж байна. Яг бизнес яг дэлгүүр нээгээд бол 2 жил болж байна. Би өөрөө аксессуарын дуртай. Ингээл оюутан бахтаа ч ингээл манай одоо ингэ найз нар шилтэл хэлдэг байхгүй. Ер нь ингээ чи яг ингээ хийх юм олсон гэлтэй байхгүй. Өөсөө ингээ зөндөө их юм хийжсэн. Телевизэд найруулагч, туслах юу, продюсер те ингээ тэл ковид үед орцооч угааж ялла те. Хийхгүй юм байхгүй шүү дээ. Сая ингээл хүсэн шүү дээ. Тэгэл би ингээ бүдчиж ингээ явж хагаад за энэ л яг миний дуртай юм байна. Би энэ одоо тий аксессуар зүүх энийгэл би ингээ тий эмэгтэйчүүдэд тайлбарлах боломжийн үнээр тий нэг эмэгтэйг ч гэсэн гоё гэрэлтүүлээд тий зөвлөгөө өгөөд за наа чи өөр чин тохирохгүй юм байна гэсэн юм чин сэтгэлийн зөвлөгөө өгөөд гоё гангалаад гарыг гэсэн л үүднээс би энэ бизнес рүү орсон. Тэгээд намайг ингээд зориглоод ор чи хийж чадна гэж маш олон ингээд одоо тий энэ хамтрагч эгчнэр маань аюу хурамшуулсан. Тэгэл тгээс нь л ихсэндээ бүр ингээл жижигхэн лангууны юутэй. Төгөт манай дэлгүүр ингээл гадна амар том аягтай. Үжи үнэт дэлгүүр гэсэн аягтай. Тэгэл хүмүүс харж ирэл. Энэ хуучин юмнууд юм уу гэл. Тэгэл би чи бүр ингээд ямар ч ажилгүй зөө. Мөрөөдлийнхөө байшинг ингээд наагаа суудаг байлаа. Энэ лангуур дээр жижигхэн лангуун дээр 200 мянгаар эхэлж ирсэн. Тэгэл тухайн үед хичээ тийм бишээ гэж айгүйх тайлбарна. Сүүлдээ бүр тийм ээ л гэдэг хэлсэн. Тэгээд явандаа ингээл хүн чинь ингээл өрөвжөөл. Тэгэд хамгийн гоё нь зөв сэтгэлээр бүх юмдаа талархаад одоо урагшаал явж байхад туслах хүн, түших хүн аяандаа л гарч ирд юм билээ. За нэг хүнээр рил хийлхий гэсэн чи сая төгрөг гэхгүй юу? Тэгэл би тухайн үед манай найз надад хэлсэн баггүй. Чи өөрөө ч үчи чинь хариулагч мэрэгчлээ. Чи яагаад өөрөө ингэж хүмүүст ингэж тайлбарлаад тий алтны тухай тайлбарлаад зөв ингэж үзэл бодолд түгээж болохгүй гэж. Эмэгтэй хүн болгоно л иймний тий нууцхан би шуналгүй гэж хэлдэг шүү. Гэтэ нууцхан шуналтай л гэдэг байхгүй. Ямар ч эмэгтэй орж ирэл тавтар алдсан шүү дээ ингээл тий. За би нэг л юм харна гэснээр ахаал нэмэл хаадаг. Тэгэл ингээд нэг л юм харна гэснээр хөрлөг хардаг байхгүй. Тэгвэл ингээд тийм үднээс би энэ бизнес руу орсон. Маш гоё ажил. Гэхдээ би энийг би ашиг гэж хардггүй. Би энийг ингээд тий эмэгтэй хүний гоё жин өөртөө итгэх итгэлийг нь хэдэн хувиар нэмэгдүүлдэг.
гэж л би бодож ер нь хийх туртай. Тэрнээс бол за өнөөдөр би тэдэн сая төгрөгийн юм яагаад тэгж баяжаал энэ би бол тийм сэтгэлээр бол хийдэг. Сонин гэж би тэгдэг шүү дээ. Тэгээ манайх чинь сонин юм яриулах их дуртай. Тэгээд ингээл анх ер нь бүх юм шин ингээл гараанаас эхлэхэд бүх юм нөгөө сайнтай бараантай гэдэг шиг янз байдаг шүү дээ. Тэгэхээр тэрэн дээрс одоо ингээл заримдаа инээд хөрмээр ингээд дандаа бодогчд нэрээ тэрстэй инээдтэйгээ ярьж идэг тийм сонин зүйл байдаг. Байна. Одоо манай эхний салбар маань яг анх тэдийг ингээл эсрэг талд ингээл зүүн талд сайн ламбарн дотор угаасаа жижигэн лангуунаас л эхэлж байсан. Жохон юм орчин хүүхдтэйгчнэр ч юм уу те ах нар байдаг шүү. Орж ирсэн. Чи чинь энэ сайн ламбарднаас ингээд хүмүүсийн хайцсан имийг зартыг хүүхэн мүү гэл намайг тэгнэ. Стэнэрэ чи яагаараа гой үг хэлнэ. Тэнгүүд нь таны эрүүл буян батар шгэ гэдэг би тэгэл чист баяжаат гэл нөө. Баяжаагүй штэ. Зүгээр л ингийн зайсан. Алтны магнат юу гэдэг ингээд амар гой үгээр хэлж штэ. Бэлэг тэмбэрлэлтэй тий алтны магнат гэдэг. За алтны манай эмхтэй мянган баяр явж иргэн. Тэгээ би чи миний чи утасны дуудлага заяа. Загалмаас эцгээр явна. Тэнгүүт зарим хүмүүс хүй алтны загалмаас их болох гээд байгаа бо чи гээ. Миний үзэг төртэй кино манай энд ойрхон Монгол шууд ингэ салбар идэх байхгүй. Хөдөө орон нутг руу юм явуулна. Зэв алсан чи бүгшийнхээ арзмэрийг явуулсан чи нэг тогтоон дотор зэвийг бүгшийнхээ арзмэрийг ингээд юунд хийцэн? Цаасаар орохоо хийцэн. Зүгээр юм цаас. Тэгээ ямар хөөрхөн бүгж авах чи хүсэлтэй. Тэгээ арзмаараа мэдхгүй. Гой штэ. Эмхтэн хүмүүсээ л тарган торн тийм. Ингээл сайхан би нэг жоохон жин хаяхгүй юу? Жин хайж маяад одоо жоохон буцаад хөсөөгөө л тэгсэн чи эндээс нэг таргаа хайцсан гэл тэгтээ намайг тарга шар гэл. Тэгээ би чи би хүү ичиж аваад шүү чи юу гэх. Хөөх хүмүүс орж ирнэ. Би дандаа сайн хүмүүстэй очирдаг гэж боддог. Надаас миний өөршөөрөлтөөр дандаа хөөх хүмүүс эдэг. Тэгээд муухай юм ярьсан ч гэсэн бид нар араас нь инээгээл гардаг байхгүй. Тэгээд яг тэгээ үйлчилж байгаа тэр хүмүүсийн нөгөө реакшн харагдаж байгаа хэвээр ингээл баярлж байгаа. Тэнд чинь ингээд хүн хайртай хүндээ юм авч өгч хагаад ахуулж байгаа болоод авч өгж байгаа хоёрын сэтгэл тэр нүд нь ингээл асж байгаа. Тэрийг мэдрэх хамгийн гоё юм зү тий. Амар гоё. Зарим хүмүүс ингээл нүдэндээ нулимстай ирнэ тий. Би ингээд маргааш ингээд хагалгаанд орох гэж юм аа. Өөрөөс ч л юм авч өөрөөс ч л гоё үг сонсох гэж ирсэн гэдэг байхгүй. Тэгэл тэр мэрийг сонсохоор би ч өөрөө уурал за чи наад үнээр аав чи сайхан кофе уух юм уу яамаар ингээд би ингээд яг үнэн сэтгэлээс хэлдэг байхгүй. Зарим эмэгтэйчүүд маань ингээд манай монголчууд жоохон бүрэг штэ. Орж ирээ тэр яах гээд байгаагаа мэддэггүй байхгүй. Юу авах гээд байгаагаа мэддэггүй. Тийм хүмүүс айгүйх аа. Тэгээ би шууд асуудаг байхгүй. За үнэн өөрөө яг хідэн төгрөгөнд хаана юу зүмээрэн за гарын хуруу нь ямар юм. За бүгэж авч өгөх юм бол фейлдэх магадлал их байдаг аа. Таарахгүй. Тэгэх юм бол хөрхөн жижиг эмэг авах юм уу? За чиний мөнгө яаж ийн гэж би асуудаг байхгүй. Нөгөө жүжигчин мэрэгчлээ болохоор хүний ингээд царайг харна. Тэгэл энэ хүмүүс чинь над дээр ингээл жимсээ бариад ирнэ, арангаас айргаа бариад ирнэ. Айгүй өрхөн шүү дээ. Өглөө ингээл наадан мадмар чамаас сүйж авахгүй байсан. Би чи сексис үстэй микс гарцсан. Нөгөө заавал эндээс авах юм гэж өчтөр шөнө 11 гэж яхад манай найз охин нөхөртөөгөө ирэл бас юм авч байгаа. Заавал энэс авах гэж үгүй одоо яг л байгаа дээр нахгүй бол үчи өөрөө байгаа дээр навмаар байна гэд. Тэгээ би гоё тайлбарлаад хилээд тий өхийг хичээдэг. Тэр бол учрыг олоод харьцаж чинь гэдэг чинь нөгөө мэрэгжил хэлүүлээд шүү дээ тий. Айгүй гоё би бүр энэ мэрэгжилтэй айгүй талархдаг шүү дээ. Худалдааны ч юу ч хийж болно ямар ч юугаар урахад айгүй гоё мэрэгжил. Хүн уншаад хүн яадаг болохоор ингээл за нэг жоохон онцгүй ямсгартуу хөшнөр орж ирж 3 настайгаас эхлээл алт үтж өслөө шүү дээ. Ингээл тэгэл юугүй чи би тийм өгчээ гэл тэлд хийжсэн аа. Баах юм үзэж идчихсэн аа. За гэл гараа явна. Тэгэл заавал авахгүй байхгүй. Гоё юмний ингээд үзэж таашаал авч би ч гэсэн үзүүлэх дуртай. Яадаг вэ? Миний лангуунд гоё юм агаар оруулж юм. Нэг хөдлөөгүй одоо үнэт хэллийг хөдлөж гин гэдэг чинь ингээд энергийн урсгал орж байгаа байхгүй. Тэгэхээр малтад чинь өөр грек үг юм байна гэдэг. Тэгээ нөгөө грек үг буюу өөрийн туяа гэж орчуулагддаг гэдэг. Тэгэхээр өөрийн туяа гэхээр бас аюу гой сонсогддог шүү дээ тий. Нөгөө хүн ингээд за өөр
цайгаад үүр туяараа тэгээд нар манд нэстэ. Тэгээд амьдрал эхэлнэ тийм ээ. Яг тэгэхээр нөгөө хүн болгонд амьдрал эхлүүлэх хүнд болгонд гоё шинэ юм эхлүүлэх бэлэгдэлч гэдэг юм уу. Тэгэхээр алтыг яг нөгөө хамгийн хатуу металл гэж үздэг. За тэгээд дэлхийн бүх улс оронд алт хамгийн үн цэнтэй тооцогддог. Олон 100 жилийн туршид тиймэрэл байгаа гэл тээ. Тэгэхээр энэ алтны түүхээ соёлоо жоох ярил. Миний ингээд ажиглаж яснаар алтны үнцийг юусэн ундгүй маа гэж айгүйх ярьдаг байхгүй. Ингээд хадгаламжтай бай. Хадгалаа. Хизээд чамд хэрэгтэй болноо гэд ээж аав ингээл ярьдглээсэн эмээ өвөө ярьдглээсэн. Магадгүй алт гэдэг юм маш их гоё юм. Хүчтэй энерги агуулдаг баг. Би тэгж боддیں۔ Одоо амийн хаалаа гэж ярьдэн штэ. Алт зүүхээр нэг өрөөсөн эмгээ хаяхаар тань ингээл би өрөөсөн юм байсан. Би ийм тэнэг байхгүй юу гэж харсан. Хүмүүс аюу тэгдэг байхгүй. Хичээ битийдэг. Таны ийм магадгууд те маш том муу юм чи хаасан байж магадгүй. За тэгэл ингээд алтан ингээд юм аваад үнэт идэл авахаараа хүмүүс айгу буруу юм манай монголчууд ярьж орж ирж байдаг байхгүй. За. Оо би чи хайчноо би чи салга. Тийм. Нэг юм авч явахдаа буруу нөгөө мэдээлэл авч штэ. Тийм. Буруу мэдээлэл шингээгээд байгаа байхгүй. Эсвэл миний энэ мань гарчтэй. Өнөөдөр 10 хуруутай та. Чихт нэмэг зүх чихтэй дээ тийм. Хүзүү хурчээр яж болно штэ. Тийм штэ. Зүх хүзүүтэй дээ. Зарим хүмүүс чинь юм штэ тийм. Ингээд хүзүүгийн ил гаргаж чадахгүй зөндөх сорвтой эмгтээчүүд байдаг байхгүй. Ингээд гинжээ дарж зүүхээр тийм ингээд хоолойны янз бүрийн аппарасан дурсан эмгтээчүүд дээ шүү дээ. Бага юмдаа ерөөсөн манай одоо ихэнх монголчууд талархдаг. Бити та юу яа өөрийнхөө гарыг гойчл. Гаргүй ч хүн байгаа. Яг тий таарах бүгчийн хоёлоо олоолцооч гэдэг байхгүй би. Тэгэхээр энэ манай алтны хэрэглэн дээр манай монголчууд маш сайн тий судалж тий өөртөө зохихыг тренд хөөх биш зөвхөн өөртөө зохихыг ч юм уу тий тэгэж аваасаа гэж би боддیں۔ Хүнөг үеэс монголчууд алтыг хэрэглэж ирсэн. За тэгээд нөгөө дандаа дээд зиндааны одоо нөгөө мундаг зиндаа өндөртэй хүмүүс маань алтан идлэлээр бүр зориулж өөртөө тэр нөгөө нарийн ур хийцтэй дандаа ингэж зүүж эдэлж хэрэлж ирсэн ба. Тэгэхээр тэр чинь нөгөө бүх юм ингээд учиртай байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр алтан гэдлэлийг хэрэглэе гэвэл нөгөө ам бэлэг тэмрэлтэй байж иж орж ирэл ер нь юу нөгөө амнаас юу унахаас ахуулаад тэр нөлөөлөл хэлхэн л дээ тий. Маш их нөлөөлнө. Тэгээд алтан ер нь эдлэлийг авъя гэж бодож ивэл аль болох өөрөө ирж зүүж үзэх хэрэгтэй. Зарим хүмүүс маань алт сонирхдаггүй гэдэг. Одоо алтыг сонирхгүй байж болно. Зөвхөн ийм одоо тий ингээд гэр бүлээр ингээд цуглуулдаг хүмүүс шүү. Тэг ингээд шош хэлбэрээр аюу хөрхөн гэр бүлүүд эхний сарын цалингаараа за чи яв ингээд 1 грамм алт. Заавал та алт зүүдэг байх албагүй шүү. За цуглуулганда. Цуглуулчихвол шүү. Хадгаламжинд байлгаж ирснээс цуглуулах юм бол жилд эн чинь хэдэн хувиар өсөж байна. Алтны үнцээр хизээч алддаггүй учраас тий. Ингээл 1 граммаараа цуглуулж болж байна. 24 оны загвар алтан дээр ямар байсан бэ? Одоо нэг залуучууд маань ингээд алт гэж мэдэх тэргүй юм зөөх дуртай болсон. Одоо манай 24 онд ерөнхийдөө ийм чармууд их хурдан зарагдсан. Нэрнийхээ эхний үсгнүүд ингэж авч болж байна бас. Өөрийнхөө эхний үсгийг авмаар байж болно, найзтай бэлгэлж иж болно. Ингээд харахад ийм загварлаг энгийн хэрнээ чамин тийм чамин байдаг байхгүй их энгийн. Ингээл сувд гээл тэгэхээр ингээл хүмүүс ингээл яг л нэг юм бөөрийнхээ сувдыг зүүн гэж боддог шүү дээ. Дунд нь ингээд хөрхөн алт оруулаад яачаар ямар гоё юм тансаг харагддаг гэж бодож байна. Өөртөө байгаа та ингээд тий сувдан зүйлтэй ингээд чарм ямар ч чарм ингээд алт малт манедч бай тий ингээд нэмээ зүгүүд энэ 24 онд би энэ чармууд их сайн зарлаа да. Анх намайг авчрал юу яагаад энэ хогийг чи хээ авах юм гэл айгуух тэгдвэсэн 23 22 онд одоо ингээд манай өрсөлдөгч ингээд хайртай дэлгүүрүүд манай шүү дээ өрсөлдөгч гэх юм одоо өөр дэлгүүр асуудیں۔ Би шууд заагаал үт юм. Яг тэр дэлгүүрээс зориод авах гэж байгаа бол тэр дэлгүүрээр л хуршуулах хэрэгтэй. Энэ бол миний ганц баримтлагдаг чанар. За тэгээд их жижигхэн юм бөгчнүүд одоо ингээд тий янз бүрийн хурамдаа хүүхнүүд их юу зүддэг болж
Олон ингээд тий. Давхарлаж зүүдэг тий давхарлаж гэсэн нэ алт. Тий үеиндээ зүүн одоо ингээд янз бүрээр юм загварлаг өгтөж стил амар гоё зүүдэг байхгүй. Тэгээ би чинь энэ ингээд ерөнхийдөө бол загварын хувьд бол маш жижигхэн, энгийн, цэвэрхэн тий. Одоо юу гэмдэ алт гээл тэгэхээр ээж амар зүүдэг, хөшүүн зүүдэг гэдэг ойлголт. Би тэр чинь л одоо яг асуух гэдэг тэмсгхэтэн гарлын хүмүүс октооддаа миний охиныг ингээ үргэлж хамгаалж яв гэд сүүжимгээ өгсөн хэрэг байгаа. Тэгэхээр сүүжин эмигний талаар хоёулаа ярил. Эцэг эхчүүд нь ингээ төрсөн өдрөөр нь 13 насны том гэж бас байдаг болсон шүү дээ. Тэр үеэр нь зүхгүй ч гэсэн сүүжин эмэг авч өгдөг болсон байна. Яагаад гэвэл миний сүүжин эмэг маань их гоё. Огт ингэж гагнаас орохгүйгээр ингээд хийгддгээрээ айгу давуу талтай байхгүй юу? Ямар ч гагнаас ороогүй. Тэг хэлбэр хэмжээний хувьд одоо арай орчин үеиг болж эхэлсэн. За яагаад авч өгч ийн вэ гэхээр эмэгтэй хүний заяаг тэгшдэгдэг. За одоо тий зөв сайн хүнтэй ханилаасай тий өрх гэрийн сайн эзэгтэй болоосай гэдгийг бас аюул сайн бэлэгддэг юм. За бараг 22 оноос хойш ерөнхийдөө бол эмэгтэйчүүд маш их зүүдэг гэсэн. Алтын идэл ер нь бол хүний ингээ хатаархал тий одоо муу юмнуудыг шингээж өөртөө авдаг байхгүй юу? Тийм одоо эзний хамгаалж штэ. Тэгээд алтан юм ингээд алга болоод идэв штэ. Тэгэхээр тэр хүний одоо тий амин насыг ч юм уу тий янз бүрийн юмыг хааж байгаа байхгүй юу? Одоо могоожл орж байгаа хүмүүс зөндөө орж байгаа ингээ насны. Гэтэл нэг жил нь орж байгаа хүмүүс сүүжин эмгийг ээждээ бэлгэлвэл тэр маш сайн дом болоод ажил үйлс нь маш бүтэмжтэй, тэр жил нь маш сайхан өнгөрнө гэд ингээд ярьж байна л да. Тэгэхээр энэ бэлэгдэлтэй холбоотой ямар зүйл. За яг ингээд нөө жилийн 33-ны мөчлөг, 37-ны мөчлөг гэж ярьдаг эмэгтэйчүүд ээжийг баярлуулах юмсан гэд ирдэг байхгүй юу? За тэрнэр бол сүүжин эмэг өгч болж ийн хүн болцоогоор авч өгөх хэрэгтэй. Заавал өөрийн болцоо нь хүрэхгүй байж тий ээжтэй сүүжин эмэг авч өгнө. Та өнөөдөр тий жижигхэн алт орсон зүйл ээжигээ баярлуулах тий энэ жилд могоо жилд ингээд тий үнэхээр баяжих хэвээр айгүй гоё жил ахгүй юу. Ялангуяа могоо жилтэй хүнээсээ үнэт хэдэл авбал тий төрөвч бэлгэнд авбал маш сайн баяжна гэдэг. Тэгээд одоо энэ жил нь орж байгаа эмэгтэйчүүд маань ээждээ аавдаа тий мөчлөгийнхөө юуг явах гэдэг шүү дээ. Тэгэхдээ та өөрийнхөө болцоонд л тааруулж юм авч өг. Танд өнөөдөр 100,000 байна уу тий хэдэн төгрөгч байсан. Тэ алтан одоо нэг идлэл тий авч өгөөд өөрийнхөө юуг тайлах гэдэг шүү дээ. Тэгэх юм бол манай дээр бол төрөл бүрийн юм байгаа. За сүүжин эмэг авч өгөх гэх юм бол өөртөө тий маш сайн сайхныг агуулж ээжтэй гоё хайрцаг юугаар сюрприз мэйгээр өгөх энэ мөчлөгийн юу тайлагддаг гэдэг байхгүй юу? Хоримтлуулаад авч өгч болно шүү дээ ээжтэй сүүжин эмэг. Өнөөдөр өдрийн орлого хийдэг дэлгүүр зохисдог хүн байж болно шүү дээ. Тэр хүн 20,000, 10,000 яа гэм бэ? Өнөөдөр 10,000 орлого олсон бол 5-ын миний данс руу хийчихэлтэй. Манай хуримтлалын үйлчлэгээтэй. Хуримтлалын үйлчлэгээр авах юм бол өөрт санхүүгийн хувьд дарамтгүй. За аппликейшны зээлээр авах юм бол тэндээ ингээд тэгээд өгнө. За авчаал ламбард нь 50 гээл тий. Амар хэцүү байхгүй. Үнэт хэдлийг тэгж бити өөрт дарамт ус гэж амар гоё happy enjoy ярав. Багаар хуримтлуулж агаад тий. Би ч нэрээ тэнд нэрээ мөнгө хуримтлуулж агаад өөртөө юм авах гэж байгаа юм шүү дээ гэд. Хэдэн төгрөгөөрч хүн хуримтлал үүсгэхэд оройтдаг байхгүй. Тэгэхээр ээждээ ч юм уу те энэ сайхан могоо жилдээ одоо ирж буй энэ гоё могоо жилдээ ээждээ сүүжин юм гэх юм бол манай дэлгүүр дээр хуримтлалын үйлчилгээ нээгээд надаас хэдэн төгрөгөөр нээх вэ гэж эхлэх вэ гэж асуудаг байхгүй. Өөртөө байгаа мөнгөөрөө л хэлчих. Энэ бол хамгийн дээд ирээд дансаа шүгээл та өөртөө таалагдсан үнэт хэдэл авч болно. Могоо жилд нөгөө могоо төрстэй зүйлс их аюух одоо тийм бэлэг дэмбэрл хүнд их сайхан зүйл энергийг авчрах байхаа гэж бэлэгдэт байгаа байхгүй. Тэгэхээр энэ үнэт хэдлийн одоо энэ зүйлд энэ могоог бэлэгдэж байгаа зүйл ийм зүйл байгаа юу? Хүн болгоны сонирхол өөр. За нөгөө миний яриад байсан нөгөө жижиг том хэмжээтэй гэдээсэн шүү дээ. Ингээд могоон ийм гой ийм одоо чиний ярьснаар ийм ногоон юутай гэдэг байгаа шүү дээ. Ингээд сайхан хөөрхөн хар уяанд ингээд зүгөөд ячаар ийм колонод байдаг болсон. Заавал алтан гинжин дээр та зүүх албагүй байх нь шүү дээ. Тийм бүгж гэхэд одоо яг могооны
дүрстэйгээ тий. Ингээд одоо би ч хүртэл могоо горомсоо бодолцсон бас тий. Тэгэхээр могоо жил маань ерөөхдөө энэ одоо ингээд загварууд маань ийм гоё болсон. Ингээд харахад ингээд гоё могооны юутайгаас тэгэл дүрс юунууд маань ингээд гоё шинжлэгдээд ингээд явцсан гэсэн үг. Айгуу гоё загвар сайтай. Тэгэд могоотой одоо бас ингээд юм утасны тий кейсүүд, утасны кейсний ард хийдэг юм жилүүд хүртэл байдаг болсон. Тухайн өмнөхийнхаа жил, могоо жил чи одоо дахиад жил ивэ штэ. Дахиад жил нөө ивэл жилээ аваад хэрвээ авах юм бол фингшүүдээр ер нь тэгдэг байхгүй. Тэр жилээ ивэж юм. Ивэл жил. Тэгээд нөгөө монголчууд чинь ингээл нөгөө ивэл жил, харш жил гэдэг. Харш жилдээ их дургу гадаг үгүй. Харш жилийнхаа одоо ямар нэг юм тэг дүрстэй авах юм бол харш жил нь одоо тухайн эзнийхээ хатуугийн дадаг байхгүй. Тийм. Тэгэхээр одоо ингээд юм болгон бэлэгдэлтэй байна. Могоо жил маань угаасаа өөрөө шинийг илэрхийлж могоо ч өөрөө ингээ хайрсан гэж юу ядсан штеп. Гууждаг амтан болохоор шинээр төрөх тий одоо шинээр ингээд өөрийгөө шинжлэх тийм жил байхгүй юу? Ер нь бол маш гоё жил гарч байгаа. Би бас өөрөө миний жил орж байгаа. Тийм учраас би эмэгтэйчүүдтэй өөртөө дарамтгүй маш амраар үнэт идэлийг авч байгаарэ. Хоримтлалаар авч болж юм. Тэ? Эсвэл өөрөө ингээд зүүдгүй загвар нь хуучирсан юмнууд байдэн штэ. За та магадгүй өнөөдөр манай зүөхөө болоо талт ч юм уу сүүжээ юм ч аав. Зүүдгүй өрөөсөө эмгээ надад ирээд тухайн өдрийн ханшаараа өгөөд өөртөө таалагдсан үнэт идэлээ авч болж юм. Манайх ийм үйлчлэгээтэй хуучин идэлээ шинээр солилоо. Маш гоё болоод гардаг шин. Зүүдгүй юмнуудаа ингээл байлгаад идэв. Маш гоё болоод. Оо би энэ чи ийм бол тийм мэдсэн болов гэл ингээд хичнэр тэгдэг байхгүй. Манай монголчууд юмны хэлбэр хэмжээнд их дуртай. Том харагдах л гэдэг тий. Танд ингээд зөхгүй байна. Таны чих ингээд нимкэн ингээд гизтэй байна хичээ. Та ингээд нөхч улам ингээд томсноо тий чихний нөхч нь. Тэгэхээр та ингээд нөхөө хаах ч юм уу тий ингээд юм эвтэйхс өөгүй. Том л юм авмаар ингээд тэгэхээр ингээд юм бас ингээд энэ юу лээ? Ингээд бас л адилхан ингээд цоглуулдаг. Найз нөхдөдөө төрсөн өдрөөр нь ингээд өгдөг байхгүй юу? Тогтуутай. Ингээд сайхан 5 хүсэл бичсэн. Аз жаргал эрүүл энх те ажил үйлс те бүх юмыг ингээд өрөөгөө бичсэн үхтэй. За тэгээд ингээд янз бүрийн хэлбэр төрсөөр принтерээр өөр алтын битээ. Өдөр тутамд хэрэглээндээ ингээд хэрэгжилж их бага хэмжээгээр. Шинийхээ түлхүүрт хийчихэлтэй. Офисынхаа түлхүүрт ингээл эндээ ингээд талттай утасныхаа ард ингээл жил байгаа. Жилүүд гэдэг байхгүй манай дээр ингээд жилүүд байгаа. Өөрийнхөө жилийг хийж болно. Магадгүй ээжигээ аавыгаа боддог бол ээж аавынхаа жилийг хийж болж юм. Ивэл жилээ хийж бол харш жилээ хийх юм бол одоо тий тэр харш жил нь хатуу хөтөгийн татдаг байхгүй. Алтыг одоо зүгээр л хэрэглээ маягаар ашигладаг болсон. Хөө алт зүгээрээ л амар баян гэж ойлгох байх болсон. Үн боломжийн байнгын хэрэглээнд дуцсны ийм гар утасны зүйлд хүртэл алт менежер гараад эхэлсэн. Эмээ өвөн ч юм уу нас барлаа тий. Агтал нөгөө ач зээдээ эсвэл үр хүүхдтэй нөгөө сүүжээ эмгээ эсвэл нөгөө алтан толгойтой шүрэн хөөргөө ч юм уу ингээд үлдээлээ гэхэд нөгөө өөртөө тэр чинь сайн сайхныг бодоод үлдээж байгаа штэ. Хэлбэр төрсийг өөрчлөх хэрэгтэй юм уу? Эсвэл яг тэрүүгээр ингээл хадгалаад эдэлж хэрэглээд явах хэрэгтэй юм уу? Тэр буянгийн тогтоогоод ингээд аваад явахад алтан эдлэл яг тухайн хүнийхээ бүх мэдээллийг агуулсан байдаг байхгүй юу? За тэгэхээр одоо тийм магадгүй ингээд сайн ч муутай ч ингээд амьдрал хосолтой шүү дээ. Тэгэхээр ингээд бүх мэдээллийг агуулсан зүйлийг яг хаа дарахчууд ярихдаа ингээд галаар халаагаад хэлбэрийн өөрчлөлт зүү гэдэг. Эсвэл алт байна уу, маньяд байна уу те тушаагаад яг тэр мөнгөөрөө шүү. Өөртөө яг зүүдэг. Өөрийнхөө нөгөө сонирхдаг. Тийм сонирхдаг. Тийм юм аваад яа гэдэг чинь эн чинь ингээ энергийн урсгал нь ороод өөрт нь шингэж ийна л гэсэн үг. Бараг өөрт нь тэр нь тэгээд бараг сахиусулчих юм шүү тий. Тийм хамгаалал маягаар байж болно. Тийм учраас заавал ингээл би зүүдгүй юу гэд хаяа гарч ирэж хардаг гэд хүмүүс аяг тэгдэг байхгүй. Ер нь чамд ингээ тушаачи гэд болно. А яг тэрүүгээрээ өөртөө таалагдсан юм аваад
мэдээж тэрийг тушаасан юм чинь хараад баярлаа штэ. Энэ ээжийн минь үлдээсэн юм. Эмээ минь надад ингэж үлдээж ижилээ гэд хүмүүс яг тэгдэг байхгүй. Тэгэхээр энэ бол ингээд хүний хуучин идэл ялангуяа найзынхаа бүгчийг аяг хүмүүс зүйдэр штэ. Чиний хөтө зүлгэж. Чиний ийм бэ зүлгэж гэж. Тийм юм очих гэсэн юм а тэрийг зүлгэж байгаа. Үнэт идэл дээр алт манайд те энэ дээр бол би бол мөнгө идэлж ялгаагүй. Яг тухайныхаа мэдээллийг агуулдаг учраас хүний имийг алуулах битгий зүүжий. Үнэт идлэл ер нь бол ялангуяа чулуутай, алттай, мөнгөднөр ингээд тогтсон чулуу бол маш их энергийг бүр өөртөө авдаг. Алт ч гэсэн юм ялгаагүй. Тэгэхээр хүний хуучин идлийг зүүхтэй ингээд хүмүүс одоо малгай зүүхэд хүртэл нулимад өмсдөг шиг ингээд бити аль болох зүүж байгаарай л гэж би ер нь өөрчлөлөгч нартай айгүй хэлдэг. Өөрөөсөө эмхтэй ингээд те байхаар эмхтэн хүн ажил өс чинь бүтэхгүй гэж бид нэр ээж аавдаа их хэлдэг шүү дээ. Эмэг бүрэн бүтэн ингээд гоё тэгшхэн те гоё зөв зохистой зүүцэн хүн айгүй гоё харагддаг шүү дээ. За манай Монгол эмэгтэйчүүд ингээд ерөнхийдөө эмгээ тайлж унтдаг байхгүй. Унтахтаа. За тэгэхээр ингээд эмгийн нүүн одоо унтдаг талынх нь чихний нөхөн том болсон байна. Бүгж мөгчтэйгөө ингээ гурил мурил зураал тий ороод ирсэн хүмүүс айгүй хөйдөг байхгүй. Чихээ ингээл эмгнээсээ ингээл чихээ авахар ингээл айгүй юм өмхийн үнээр үнэртдэг байхгүй юу. Тэгээд ингээд миний ингээд шин нийтлээс зүөх гэхээр би яг ингээд тухайн хүнийг эвгүй байдалд оруулахгүй тул найднаас фэдгээр арчаа ч юм уу тий. Их чи би таны эмгийн чинь гоё өнгөлөөд өгье ч юм уу тий. Зарим тохиолдолд ингээд пудр мөдр болгочихдیں۔ Ингээл битүү ингээ пудр зөв юма зүгээ тий ингээл гэлтгнуулал ороод ирсэн эмэгтэйчүүд ямар гоё харагдаг гэж. Тий. Тэгэхээр ингээд тэрэн дээр бас их анхаарах хэрэгтэй. Эмгээ бүх үнэт идлээ тайлж унтчих. Тэгээ зарим хүмүүс чи хэдэн сар жилээ гинжээ тайлаагүй гэсэн орч ирдэг. Энд чинь тэлст битүү хэр юу гэд одоо энэ яг бодит юу. Ингээд бас ингээд инээдэн биш байхгүй юм чинь. Эний чинь гэхдээ хэлж бид нэр ойлгуулж зөвлөх хэрэгтэй байхгүй. Яг ингэ цэвэрлэгээ одоо байнг юм гоё авч явах юм. Зөөлөн үстэй сайзуур. Зөөлхөн ингээд фэри ч юм уу те. Ингээд юугаар зөөлөн үрээд халуусанд ингээд сайхан ингээд угаа. Чи байнг гялцчих л өстэй шүү дээ тэр үнэт идэл чинь те. Яг үнэн. Яг Монголынхаа уран тархчудаас авахд манай Монголын уран тархчдын ур чадвар үнэхээр сайн байдгүй. Бусад одоо энэ улс орнууд татах жишгэд тасархаа гараараа хийдэг маш олон тархчууд байна. Сүүжин эмгийг үнэхээр хайр хүрм хийж ийн. Тэр одоо тий мөнгө аягнуудыг маш гоё хийдэг тархчууд байна тий. Би бол Монгол тархчуудтай хайртай. Ур ухаанаас шингээж байгаа байхгүй. Яаж энийг хийх вэ? Үнэт металлаар тий. Би бол Монгол тархчуудтайгаа бол маш их дэмжихийг хүсдэг. Гол нь багаж тоног хөрөмжүүд дээр л асуудал үүсдэг юм шиг байгаа юм. Би ингээд ажиллахаар одоо ингээд лазер гагнуурууд ороод ирж гин тий. Зөндөө юмнууд ороод ирж гин. Энэ нь бол тэгэхээр Монгол тархчууд маань бол үнэхээр тасархаа юм хийдэг өвөр Монгол дээр очиж бүр өөрсдөө заадаг шүү дээ. Үнэт эдлийн дэлгүүрээ өргөжүүлэх олон салбартай болох ингээд мөрөөдлөө зөндөө байгаа. Би нэг сонин гэдэг нэртэйгээ холбоод жоохон сонин асуудлуудыг ганц хоёр юм яриулах гэдэг таахгүй юу. Бэрхшээлүүд бол зөндөө их ялангуяа энэ бизнес дээр алтны үн унаж босно тий. Тэгэл тэр үед нь ингээл үнэн өсчхөр үнийн одоо ингээд тогтсон нэмэхээр уурлна тий хэрэглэгч нар. Миний хувьд бол би бол одоо яг л энэ хоёр салбартайгаа нэг салбартайсан хоёр салбартайгаа энийг л сайхан ажилуулмаар байна. Миний мөрөөдөл ер нь бол ингээд 21 аймаг зүгээр ингээд бизнес хийх одоо сонирхолтой, аксессуартай өөрийнхөө магадгүй тэгээ ямар юм хийхээ олоогүй байгаа юм хтэйчүүдтэй би зөвлөгөө хүсдэг байхгүй юу? Гарааг нь яаж хийх зааж өгье. Тийм. Би бол яг л бид нар бүгдээрээ адилхан амьдралыг тулж байгаа. Би өнөөдөр энэ амьдралтай байгаа л одоо тий магадгүй хизээ яхаа мэдэхгүй шүү дээ. Тийм учраас адилхан эмэгтэй хүмүүс, адилхан хүн гэдэг утгаараа туслахыг хичээдэг. Зөвлөгөө өгөхийг хичээдэг. Ингээд алт хүнийг сайн хүн болвол заяа. Сайныг ингэж дэлгэрүүлж өгдөг энэ алт маань. Ингээл улам л ингээл хайр татсан болоод ингээл цэцэг шиг гоё болдог юм хтөө. Гоё зүүж хидэлж хэрэгэлдэг тийм зөв энергитэй хүмүүс.
жоох ингээд юм онцгүй хүмүүс байдэн шүү дээ. Шуналтай ч юм уу ингээд тийм хүмүүс маань улам ингээд юм хар бараан болоо тий алтан зөхгүй тий ингээл улам ингээд нүүхэлтэй аюу муу харагддаг байхгүй юу? Ямар ч юм зүүж илүүд зарагдаад байдаг шүү. Хүмүүстэй ч муухай харьцаал юм шүү тий. Тэгээ тийм би бол алт болвол шүү дээ тий зөв хүнийг маш сайхан гоё зөв замд нь гэрэлтүүлж зөв чиг шугамыг өгдөг гэж би боддог байхгүй. Уран тархачдууд тайлбарлахдаа их зөөлөн байдаг гэдэм билээ. Яг 999 сорцыг маш одоо их зөөлхөн байдаг. Тэгээ өөр бас 960 гэж сорц байна уу? 90 сорцууд дээр хэлж өгч. Алтны одоо ингэ сорцыг мэддэггүй хүмүүс өндөх байгаа. За ямарваа нэг жиг 1001 гээд аваад үзье л та тийм шигэ. За тэнгүүд тэрний шүү дээ тийм үнэт металл орсон 999 гэж заачиж байгаа байхгүй. Тийм учраас тийм тэмдэглэгээ проб дарж ийн гэсэн үг. 1001 999% нь энэ нь үнэт металл юм а гэд проб дарж ийн. За бидний өргөн эргэлдэг манет. За 999-с доошоогоо 585 гэсэн сорцтой. За 14 карат 585 гэсэн тэмдэглэгээр тэмдэглэгддэг байхгүй юу? Өнгөний хувьд ч гэсэн өөр. За тийм учраас тэр чинь 585 нь үнэт металл байна гэд ойлгочих хэрэгтэй. За тэрний дунд нь 750 гэж байгаа. 916 гэж байгаа. 960 гэж байгаа. Тэ ингээл яг ойлгох юм бол үнэт металлын орцонд хэд юм байна, хувийн бичсэн байгаа юм байна гэж ойлгочих хэрэгтэй. Хамгийн хэлбэрээр айгүй их гоё сэтгэл үлдээсээ одоо болтол мартагддаг тэр сэтгэл дурсамж байна. Нэг сонин сөрөг одоо битгий тэгж байгаасаа гэмээр тийм сонин хандлага бас байдгүй. Байдаг. Над дээр ингээд нэг гутал уралдаг хичээд. За. Би ингээл тэр хичтэй үнэхээр айгүй баярлалдаг. Тэгэл ингээд мэдүү ямар ч хэлтэй лээ. Чиний өмнөөс би ингээд сүрхчээ. Тэгэд маш завгүй хичээлтэй нэм ол гэд гутлын одоо юм салаа ажиллалт хийж байгаа. Бас л адилхан хөдөлмөрч тийм их ч. Тэгээ би ингээд ажил дээр нь очиод миний бүх тал дээр ингээд бас ингээл бизнесийг эхэлж яхад ингээл тий. Наадах ч авчий гэл. Тийм хүмүүс байдаг шүү. Хэцүү үед. За өнөөдөр зээлээ төлөх хэрэгтэй гэл тийм. Наадах ч авчий гэд. Яг ийм хүнд үе дээр тусалж исэн ингээд зөндөө олон хичнэр байна надад. Үеийнхэн найз нар маань ч юм тий. Би ингээд тэр хүмүүстэй үргэлж талархаж, үргэлж зүрх сэтгэлдээ дандаа бодож явдаг. Заримдаа ингээд аавшгүй орж. Тэгэл би аавгаа амар их санддаг байхгүй. Ялангуяа аав шиг ороод ирэх юм бэл. Тэврээд авмаар санагддаг шүү дээ. Тэгэл аюу хөрхөн дандаа охтуудтай юм аа нар. Өөртөө юм ахгүй байгаа. Өөртөө юу ч ахгүй. Тэгэл би тэмдэрлээд үгүй би дээ. Охин чи хитэн настай юм. Тэгээ заримдаа бүр үнэхээр тэврээд авмаар санагддаг. Зарим аав нарыг. Үнэхээр охтуудыгаа цэцэг шиг харилдаг. Миний аав ч гэсэн одоо амьд сэр өмсөн л их залуудаа өнгөрсөн. Яг л ингээл надад ингээд юм сонгоод явж байгаа гэсэн бахтаа гэд. Охиныг 4 сартаа хат өнгөрсөн. Хорвоо хатуу те. Ер нь амьдтай би бинийг хайрлаа. Байгаамда маш их хангалуун байхаараа гэж би залуучуудтай хэлмээр юм. Өнөөдрийн мөнгө төгрөг яах вэ? Өнөөдрийн чиний тий сайхан харагдах юу яах? Мөнгөний хорвоо олчиж одоо ингээд орж ирж байгаа хөвшлүүлж маш хэлбэрхөөдөг болсон. Юм чинь гоёсаа ханддаг байх хэрэгтэй. Заримдаа ингээд эрэгтэй онцгой үйлчлүүлэгч нар орж ирж штий. Зэрэг үддээ би тийж удаж намаа аавгүй болохоор дэрлэхэд байгаа болов гэх. Зүгээр яг аюу тийм өрдмөр бодно штий тий. Альва ямар нэгэн хүн найзтай ч вэ, юундээ ч юм заавал чин сэтгэлээсээ ханд гэж би аюу хэлэх дуртай. Тийм учраас миний аав ч гэсэн яг тэр зам надад өглөгцсөн баг. Бүх юм чин сэтгэлээсээ ханддаг. Би хэвээр нэр. Аавгаа санаж аюу хуйлнаа. Хажууд ингээд шулганах хөрх охноо хараад би өнөөдөр буруу харж үйлж зөв харж инех хэвээр. Надтай новшин харьцсан ч би энэ хүнд ямар нэгэн байдлаар тусалаад гарах хэрэгтэй. Бид үүднээс аюух одоо хандлага маань зөв бэжиж энэ бизнес маань ингээд урагшаа сайхан юм дижит явуулаа. Дижит явж. Би одоо хит
баяжиж хит яахыг хүсдэг шүү дээ. Зүгээр л гоё амар амгалан. Тий. Сая тэгэл тэр бар бисүү гэж өнгөрсөн сошиал хүмүүс тэрийг бас ойлгож байгаа шүү дээ. Тэр их ордсон амьдарч ирсэн. Тэгэл гинт ингээл өнгөрчөнгөт нэрний бүхэн юу юм бэ гэж ойлгож шүү дээ. Тий. Юу юм бэ? Энэ бол бие биендээ хайртай хүндэтгэлтэй тий. Маш гоё эрэг юугаар ханбар гадаа нийгэм харанхуй бүрнхий тий. Утаатай өнөртэй л ч гэсэн би ингээл хүмүүстэй мэдлдэг байхгүй юу? Сайн уу гэл артик мэтик төр. Тийм аа хүмүүс. Мэдрэл юм уу? Хүмүүс ингээд нэг сөрөг болчиход байгаа тий. Үйлчлүүлэгч бол хаан байх хэрэгтэй гэдэг байхгүй. Одоо тэр өнгөрсөн шүү дээ. Үйлчлүүлэгч бол миний найз шиг байл та. Надтай дээрээс харьцаадах юм би танд яаж юм зарах юм бэ тийм биз дээ. Нилээ нүрүний санхүүгийн дарамт нь ялаа. Намайг дэмжих хүмүүс ямар их юм бэ гэж бодсон. Би энэ ажлыг хийхгүй гэсэн чинь. Бос чи хийх ёстой. Чи өнөөдөр Улаанбаатарчуудыг алт менежжүүлэх аян зарлаа үстэй. Бос чи гэж лав. Тэгэхээр за боси гэл тэгэл нүрээ угаагаал нөгөө хувцас өвсөл гарч байгаа юм чи. Тэгэхээр тийм учраас би ажилдаа маш их хайртай. Эмэгтэйчүүдтэй ялангуяа маш их хайртай. Айгуу гоё манай эмэгтэй хүмүүсээс бүх төрлийн юу гарч ирнэ. Би эмэгтэйчүүдийг үнэхээр хайрладаг. Тэгэхээр та хэд маань өөрсдийнхөө нандин чанарыг тий энэ сайхан амин тий чанаруудыг бити алдаараа эмэгтэйчүүдээ өөрсдийгөө хүндэлж хайрлаж байгаарай. Өөрийгөө байнга баярлуулж байгаарай. Өөрийгөө баярлуулж байна гэдэг чинь тэр юугаараа ажил ус бүтээл тий энэ ингээл гой сэтгэлтэй босоод тэгэхэр чинь бүх юм бүтдээ шүү дээ тий. Яг тийм утгаараа эмэгтэйчүүдээ бүгдэнд нь аз жаргал тий өөртөө хүсдэг бүхнийг хүсье. Гол нь амар амгалан тий сайхан одоо сэтгэл бүтэн тий амьдраасаа гэж хүсье да. Ер нь бүх эмэгтэйчүүдээ л тэгж хүсмээр байна. Бүх хүмүүстэй л тэгж хүсмээр байна да. Үжин үнэт хөдлийн дэлгүүр гэсэн одоо энэ пэйжийг дагагч та тий. За тэгээд зорж ирж үйлчлүүлдэг үйлчлүүлэгчтэй. За манай энэ сонин подкастыг шимтэж үздэг нийт хүмүүст сар шинийн сайхан мэдчилгээ, ерөөлийн сайхан үгээ хэлнэ. За намайг дагдаг тий дагдгүй байсан ч тий ингээд бүх хүмүүстэй эрүүл их гол нь эрүүл их элэг бүтэн тэгээ мөр бүтэн тий зөв энергээр зөв юм бүхэнд хандаж тий альва бүхэнд чин сэтгэлээсээ хандж байгаарэ бити цуцаарай тий унах үе яхад босох үе дээ шүү тий бүх юм дээлж дараа гэж байгаа. Та өнөөдөр магадгүй өөрийн гэсэн юу ямар ч байр суурь олоогүй гэж болно. Бүх юм чин сэтгэлээс хандахад амьдрал өөрөө бэлэг шүү. Тэгээд бүгдэнд нь хайртай шүү. Бүх зүйлдээ талархаж амьдрдаг. Байцгаая. Бүгдээрээ гэр бүлээрээ сайхан шинэлээрээ настан буурайнууд маань урт удаан наслаарай гэж хүсэн өрөөё. За баярлаа. Тэр өрөөл бат өршгэ. Тэгээ үжин үнэт эдлийн дэлгүүр маань одоо улам энэ могоо жилдээ тий могоо жилийнхаа нэг гууждаг шиг тий улам сайхан гуужж улам өргөн дэлгэр болж бизнес нь цэцэглэж үжингийн маань одоо ажил амьдрал тий бүх зүйл нь бас гялцаж гэлтганах болтугай гэж нийт подкастынхаа нийт одоо хүмүүсийнхаа өмнөөс хүсэн өрөө. За сайхан шинэлээрээ баярлаа маш их баярлаа.